цаана үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд өнгөрсөн 7 хоног дэлхийд дахинаа болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлаа өргөе. Хөтөлбөрийн эхэнд үзэгч та бүхэнд ойрох дорндод болж байгаа зэвсэгт мөргөлдөөн дайны талаар хамгийн сүүлийн мэдээллийг хүргэх болно. Эхний хэсэгт би та бүхэнд Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд болж байгаа дайны талаарх ялангуяа талуудын хооронд гал зогсох хилэлцээр амжилттай явагдаж байгаа хэсэг талаарх мэдээллийг хүргэе. За энэ талаарх талуудын хоорондын байр суурь нь ялгаатай байгаа учраас нөхцөл байдлыг яг тодорхой хэлэхэд бас амаргүй байна гэдгийг бол судлаачид мэдээлж байна. За Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд сүүлийн саруудад нэг ялангуяа цэргийн мөргөлдөөн одоо энэ дайн хурцдаж намжих шинж угтаа бол одоо ажиглагдж байна гэж харж исэн ч нөхцөл байдал тогтворжоогүй хിവэрэ байна гэж мэдээлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг талаас харахаар талууд хоорондоо яриа хилцээ хийгээд аль аль тал нь мэдгэдлээлж дараалал хийгээд дайнд одоо цэг тавих гэж байгаа мэт харагдаад байгаа мэт боловч яг бодит байдал дээр мөргөлдөөн нь одоо уламт даймжирсаар байгаа гэж хэлж болно. За Reuters болон CNN зэрэг дэлхийн томоохон агентлагуудын мэдээлж байгаагаар хоёр тал Пакистан, Катар зэрэг зуучлагч орнуудын оролцоотойгоор гал зогсох одоо хилцээ өргөжлүүлж байгаа боловч сая хэлсэнчлэн газар дээрх нөхцөл байдал нь бол байнгын өөрчлөгдөж байгаа байдалтай. За өнгөрсөн 4-р сарын ихэр угтаа бол гал зогсох тохиролцоо одоо түр хугацаанд хийгдсэн ч гэсэн түүнээс хойш Персийн болон Ормозын хоолой орчимд хэд хэдэн цэргийн ажиллагаа үргэлжилсэн. За Америкийн нэгдсэн улсын талаас Ираны дроны байгууламж болон хуужингийн дэд бүтцэд чиглэсэн цохилт өгсөн тухай мэдгдсэн бол Иран харин үүнийг нь түрэмгийн ажиллагаа гэж буруутгасан байр суурьтай байна. Ормозын хоолой нь дэлхийн газрын засгийн нийлүүлэлтийн ойролцоогоор 5-1 дамждаг стратегийн маш чухал бүс учраас зах зээл бол үүнээс болоод бас маш хэцүү нөхцөл байдалд орж байгаа гэдгийг бол үзэгч та бүхэн мэдж байгаа. За Reuters-ийн зах зээлийн тайланд дурдсанаар гал зогсоох одоо боломжийн талаарх мэдээлэл гарсны дараагаар газрын тосны үн ердөө богинохой хугацаанд буурсан боловч цэргийн мөргөлдөөн дахиж гарсны улмаас дахин өсөх хандлага бол ажиглагдсан байр суурьтай. Өөрөөр хэлэх юм бол Америкийн нэгдсэн улс болон Ираны хоорондох дайн байлдаа нэг ялангуяа Ормозын хоолой дахь бие биедээ тавьсан хориг мөргөлдөөн одоо хэдий ч нэгээр нэмэгдэн тэр хэрээр дэлхийн газрын тосны зах зээлийн үн одоо үүнээс болоод Америкийн нэгдсэн улс гэсэн бензин шатхууны үн бол шууд хэлбэлцэх хандлагатай байгаа. За мөн бүс нутгийн уртсмал байдал Израильтай холбоотой геополитикийн тэнцвэрт бол нөлөөлж байна. За Израилийн ерөнхий сайд Нетаньяху Ираны цөмийн болон Пуужингийн чадамжид хатуу байр суурь баримтласаар байгаа бол Америкийн нэгдсэн улсын хувьд дипломат гарц шугам нээлттэй хിവэр гэдгийг онцолж байгаа. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын цэг тавих, дайнд одоо цэг тавих номер 1 саналт нь бол мэдээч хэрэг Ираны цөмийн Пуужингийн хөтөлбөрийг зогсоох гэдэг ийм нөхцөл шаардлага бол явж байгаа. За шинжээчдийн үзэж байгаагаар хоёр талын хооронд бүрэн хэмжээний дайн гарах эрсдэл хിവэр байгаа ч гэсэн эдийн засгийн дарамт бүс нутгийн тогтворгүй байдал нь дипломат шийдэл эрэлхийлэхэд түлхэц болж байна гэж харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ жилийн үед дэлхийд дахинаа тулгамдж байгаа одоо хамгийн сорилттой асуудал бол гео эдийн засгийн асуудал тодорсон. За гео эдийн засаг гэдэг нь одоо жилээс жил төсн нэмэгдэж байгаа эдгээр дайн мөргөлдөөнүүдээс болоод улс орнуудын хооронд үүсэж байгаа эдийн засгийн хориг санкц эргээд энэ тухайн улсын эдийн засагт цаашлаа дэлхийн зах зээлд ч гэсэн тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа учраас үүнийг бол гео эдийн засаг гэж одоо бүхэлд нь нэрлэж байгаа энгийн үгээр тайлбарлахад тийм ч учраас энэхүү гео эдийн засгийн асуудал ч гэсэн энэ жил зөвхөн Америкийн нэгдсэн улс Ираны дайнаар зогсохгүй энэ дайн цаашид бүс нутгуудад нөлөөлөд эхлэх юм бол олон улсыг ч гэсэн хамрах ийм эрсдлийг бий болгож байгаа юм байна. За ойрхон дорндод Америкийн нэгдсэн улс болон Ираны мөргөлдөөний зэрэгцээ Израиль болон Ливаны асуудал бас хурцсан хിവэр байгаа. Угтаа бол үзэгч та бүхэн мэдж байгаа анх Америкийн нэгдсэн улс болон Израиль хамтран Ираны эсрэг одоо цэргийн ажиллагаа тухайн үедээ эхлүүлж байна гэж мэдгдсэн боловч өнөөдрийн байдлаар энэ нь Америкийн нэгдсэн улс болон Ираны дайн тусдаа. За Израиль болон Ливаны асуудал бараг л тусдаа ийм нөхцөл байдал үүсч бүс нутаг дахь одоо мөргөлдөөн бол улам газар авсан ийм нөхцөл байдалтай. За ялангуяа Израилийн зүгээс Ливанд өгч байгаа агаарын цохилт бол улам модж энэ Ливаны энгийн иргэд бол амь охироход хүргэж байгаа. За Израиль болон Ливаны Хизболла бүлэглэлийн хоорондох мөргөлдөөн энэ 7 хоногт улам ирчимжсэн. За Reuters агентлагийн мэдээлж байгаагаар Израилийн арим Ливаны өмнөд хэсэгт агаарын цохилт өгч зэвсгийн агуулга болон дроны байгууламжуудыг онилсан гэж мэдгдсэн байна. За харин Ливаны тал болон хүмүүнлэгийн байгууллагууд энгийн иргэдийн хохирол нэмэгдэж байгаа гэдгийг анхааруулж байгаа. За Ливаны зарим тосгон бараг л бүрэн эзгүүрч олон мянган хүн дөрвсөн тухай Reuters-ийн хиймэл дагуулын зурагт дүн шинжилгээ хийсэн тайланд дурдсан.
За Израилийн тал Хизболла одоо сүүлийн саруудад оптик кабелаар удирддаг саадуулахад хүндрэлтэй тийм шин төрлийн дрон ашиглаж эхэлсэн гэж мэдэгдсэн. За Батлан хамгаалахын шинжээч тарин үүнийг бүс нутгийн дроны дайны шин үе шатаач гэж дүгнэж байгаа. Америкийн нэгдсэн улс мөргөлдөөнийг одоо хязгаарлагдмал түвшинд барихыг оролдож байгаа ч гэсэн Ирантай холбоотой хурцлал байдал нь Ливаны нөхцөл байдлыг бол улам одоо эмзэг болгож байгаа гэж хэлж байна. За нэгдсэн үндэсний байгууллага болон Европын холбоо гал зогсоох хилэлцээг сэргээхийг уриалсаар байгаа боловч ойрын хугацаанд бодит ахиц гарах магадлал маш бага байна гэж ажиглагчид үзэж байна. За ийхүү ойрхон дорнод дох мөргөлдөө улам сунжирх нь бол ойлгомжтой гэж шинжээж тарж байгаа. Үүнээс болоод харин энгийн иргэд болон за дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал бас ихэр одоо хохирол амсгыг бол хэлэхэд бас хүндрэлтэй байна гэдгийг олон улсын хэвлэлүүд бас мэдээлж байгаамаа. За дэлхийн долларын асуудал шинжээчдийн анхааруулах сэдэв болж байгаа. Учир нь Европт 5 дугаар сар энэ 5 дугаар сар бол дэлхийн түүхэнд бичигдчихсэн хамгийн халуун 5 дугаар сар температуртай халуун сар болж байна гэдгийг тэд анхааруулж байна. За баруун Европ даяар л гэхэд халалтын давалгаа үргэлжилж олон улсын хэвлэлүүд сая хэлсэнчлэн үнийг 5 дугаар сарын түүхэнд хамгийн эрт ихэлсэн халуун үеүүдийн нэг гэж тодорхойлсон. За BBC болон ABC зэрэг томоохон агентлагуудын мэдээлж байгаагаар Лондон хотын Kew Gardens станцад 35 хэм орчим халуун бүртгэгдэж Их Британий 5 дугаар сарын температурын дээд амжилтыг шинжилсэн. За Испани, Португалийн зарим бүсэд 38 хэм хүрсэн бол Герман, Францад ч гэсэн өндөр температур үргэлжилсэн байна. Цагуур судлаачид энэхүү үзэгдлийг heat dome гэж нэрлэдэг. Heat dome гэдэг нь халуун агаар одоо тодорхой бүсэд удаан хугацаанд тогтож сэрүүсэх боломжгүй болсноор үүсдэг ийм үзэгдлийг бол тайлбарладаг. Түүнчлэн Их Британий орон сууцны дэд бүтэц халуун одоо хэмд төдийлөн бэлэн биш байгаа гэдгийг BBC агентлаг онцолж байгаа. За тус улсад агаар жуулагчийн хэрэглээ маш бага байдаг учраас шөнийн температур өндөр хэвээрүүлдэж өндөр настан болон хүүхдүүдэд эрсдэл нэмэгдэж байгаа. За сүүлийн өдрүүдэд халуунаас зүхтэж одоо далай голд усанд орсон хүмүүс хосолдож амиа алдсан тохиолдлууд хүртэл нэмэгдсэн талаар холбогдуулан албаныхан мэдээлж байгаа. За уур амьсгалын судлаачид ийм төрлийн эрт халалтын давтамж нэмэгдэж байгаа нь дэлхийн дулаалтай шууд холбоотой гэж үзэж байгаа. За дэлхийн дулаал цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд олон улс даяар анхаарлаа идэвхийлэн одоо анхааруулж томоохон олон улсын хурал чуулгануудыг бол зохион байгуулдаг. Гэхдээ энэ идэвхэн сүүлийн жилүүдэд ихээхэн буурсан гэж хэлж болно. Энэ бол мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбоотой гэж хэлчихд бол буруудахгүй. За учир нь тэрээр өөрөө хит барууны үзэлтэй намаас нэр дэвшсэн хүн бөгөөд өөрөөр хэлэх юм бол дэлхийн дулаарл уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал төдийлөн ач холбогдол өгдөггүй. Үүнээсээ ч болоод Парисын хэлэлцээр болох дэлхийн хамгийн том уур амьсгалын нэгдлээс гэрээнээс бол Америкийн нэгдсэн улс гарснаар энэ уур амьсгалын өөрчлөлт цаашлаад дэлхийн дулааллын асуудалд олон улсын үзүүлэх санхүүгийн тусламж бол огцон буурсан гэж хэлж байна. Тийм ч учраас судлаачид уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, дэлхийн дулааллын асуудалд бол үргэлжид анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг инхүү сануулсаар байгаамаа. Дараагийн мэдээллийг үзэж та бүхэнд хүргэе. За исламын шашны хамгийн чухал мөрөглүүдийн нэг болох хаж энэ жил тус бүс нутагдах нөхцөл байдал зэвсэгт мөргөлдөөнтэй тун хэцүү үед тохиож байна гэдгээр бас олон улсын анхаарлыг татаж байна. За Сауди Арабийн эрх хэрэгчдийн мэдээснээр энэ жилийн хаж мөргөлд 1.5 саягаар мөргөлчин одоо цугларсан. За энэ бүс нутгийн аюулгүй байдлын эрсдлээс шалтгаалan зарим орны мөргөлчдийн тоо буурсан байна. За Мекка хотод бол хаж мөргөл зохион байгуулагддаг. За Мекка бол исламын шашинтнуудын хамгийн ариун хот гэж нэрлэгддэг бөгөөд Сауди Арабид бол барилддаг. За жил болгон хэдэн сая мөргөлчд энэхүү Мекка хотыг зорж ирдэг ч гэсэн ийхүү энэ жил зэвсэгт мөргөлдөөн ойрхон дорнодох нөхцөл байдлаас шалтгаалаад бол тоон эрс буурсан гэж харагдаж байгаа. За эрүүл мэндийн боломжтой, санхүүгийн чадвартай одоо муслим хүн бүр амьдралдаа дор хаяж нэг удаа хаж хийх ёстой гэж үздэг. За учир нь хаж бол исламын шашны 5 суурь зарчмын нэг гэж авдаг. За мөргөлчд их тайван удахгүй тогтно гэж найдан энэ жил ийхүү мөргөл үйлдэж байна гэж гадны хэвлэл мэдээлж байгаа. За сүүлийн жилүүдэд Сауди Араб мөргөлчдийн аюулгүй байдлыг хангахын тулд хиймэл оюунд суурилсан хяналтын систем, биометрийн бүртгэл, автомат удирдлагын технологи өргөн ашиглаж эхэлсэн. За энэ сүүлийн жилүүдэд болсон одоо осол аюултай бол холбоотой. За түүнчлэн халалтын эрсдлээс хамгаалах үүднээс сэрүүн ус түгээх цэгүүд
хөдөлгөөнт эмнэлгийн багуудыг хүртэл нэмэгдсэн. За өнгөрсөн жилүүдэд учир нь халуунаас үүдэлтэйгээр олон зуун хүн хаж мөргөлийн үеэр нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдчихсэн учраас энэ асуудал Сауди Араби эрх хэрэгчдийн хувьд гол сорилт нь хэвээр байгаа юм. За жил бүрийн үдийн үед Сауди Арабид байнгын шахуу хит өндөр халдаг учраас цаг агаарын нөхцөл байдал их мөргөл ёслол нь дандаа гадаа болдог учраас мөргөлчдөд маш хүнд сорилт дагуулдаг. За түүнчлэн наранд цохиулж ухаан алдах тэр бүхэл сайн хэлсэнчлэн нас барах тохиолдол ч гэсэн цөөнгүй гардаг. За энэ 7 хоногт ч гэсэн өдөртөө агаарын температур 42-оос 47 хэмд хүрч халах төлөвтэй байгаа гэдгийг Сауди Арабийн цаг уурын төвөөс анхааруулж байгаа юм. Ийм учраас ийм агим халуунаас сүсгтнүүдийг хамгаалахын тулд Сауди Араби эрх баригчид мусульман шашны дэлхийд хамгийн том аль харам сүмийн хэрэм хашаан дотор хамгийн хүчрхэг агааржуулалтын системийг бол суурьлуулсан гэж мэдэгдсэн. За түүнчлэн сая хэлсэнчлэн маш өргөн хүрээний арга хэмжээг бол энэ жил авч аюул ослоос урьдчилан сэргийлэхээр бэлтгэгдэж байна. За Йеменийн иргэний дайны хүрээнд Нэгдсэн үндэсний байгууллагын зуучлалаар хийгдсэн хамгийн том хоригдл солилцооны хилцээрүүдийн нэг энэ 7 хоногт архицтай үргэлжлэлээ гэж Нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны мэдээнд гарсан. За Йемент сүүлийн жилүүдэд дайнаас болоод өсвөл нь нүрлэж ядуурлаас болоод ард иргэд бол их орноосоо дөрөвхөд хүрч хүүхдүүд амь насаа эрсдэхэд хүрээд байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлснээр Йеменийн засгийн газар болон Хутичууд 1700 гаруй хоригдл солилцох урьдчилсан тохиролцоонд хүрсэн байгаа юм. Хилэлцээ Аманд хэд хоног үргэлжилсэн бөгөөд Сауди Араб болон Оманы дипломат суугууд ч гэсэн оролцсон. Нэгдсэн үндэсний байгууллагын тусгай айлч Ханс Грюнберг энэхүү тохиролцоог хүмүүнлэгийн хувьд бол маш чухал ахиц болсон гэж нэрлсэн ч гэсэн хэрэгжилтэн бодит байдал дээр амаргүй байна гэдгийг анхаарууллаа. За Йемен дэх одоо ч дэлхийн хамгийн ноцтой хүмүүнлэгийн хямралуудын нэг хിവэр байгаа бөгөөд сая хүн өсвөл нь дөрвөлтөд өртсөн хിവэрээ. За Йемений дайн нь 2014 оноос хойш Ираны дэмжлэгтэйгээр Хути босгочд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газар гэж нэрлэгддэг Сауди Арабийн тэргүүлсэн эвслийн хооронд үргэлжиж байгаа эм зэвсэгт мөргөлдөөн. Энэ мөргөлдөөн нь дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн гамшиг тооцогдож хүн амын дийлэнх нь үлсгэлэнгийн ирмэгт хүрээд байгаа. За мөргөлдөөний гол талуудын байлдагч талуудын хувьд Хутичууд буюу Исламын шашны нийт шийт урсгалын Хути хөдөлгөөнийхэн тус улсын хойд хэсэг болон нийслэл Сана хотыг хяналтнаа байлгадаг. Тэгвэл нөгөө талд сая хэлсэнчлэн Йемений засгийн газар болон Сауди Араби эвсэл байдаг. За Абдрабух Мансур хадигаар удирдуулсан засгийн газрыг Сауди Араб тэргүүтээ Арабын орнуудын эвсэл агаараас болон газраар дэмжин тусалдаг. За нөхцөл байдлын тухайд хүмүүнлэгийн хямрал мэдээж нэгдүгээр тулгымцсан асуудал болоод байгаа. За Нэгдсэн үндэсний байгууллагын тооцоолсноор хүн амын 80 гаруй хүн нь хүмүүнлэгийн тусламж нэг шаардлагатай байгаа бөгөөд өсвөлэн эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр амьдралын нөхцөл бол маш хүнд. Ер нь бол хүн амьдрах бараг боломжгүй ийм нөхцөл байдалд бол хүмүүс аж төрж байгаа. За нөгөө талаас олон улсын оролцоо. За энэхүү дайн Сауди Араб болон Иран улсуудын хоорондын бүс нутгийн нөлөөллийн төлөөх даалт дайн болж хувирсан. За Америкийн нэгдсэн улс зэрэг их гүрнүүд Сауди Арабд үзүүлэх цэргийн болон зэвсгийн дэмжлэгээ удаа хянаж зогсоох шийдвэрүүдийг хүртэл гаргаж байсан талтай. За сүүлийн үеийн нөхцөл байдлын ярин тухайд талуудын оронд гал зогсоох болон инхийн хилцээрүүд үе үе явагддаг ч гэсэн тогтвортой шийдэлд огт хүрдэггүй. Үүний улмаас нөхцөл байдал хүмүүс ер нь бол талууд ялангуяа арай хүчтэй байгаа тал нь огт тоохгүй юм хямралтай хിവэр байгаа. За олон жилийн дайн үргэлжилсэн энэ эдийн засгийн уналт болон цагуурын өөрчлөлтөөс үүдэн хүнсний хомсдол хямралын чимээг үргэлжлэхээр өөрөлдөх юм бол энэ дайнд энгийн иргэд болон хүүхдүүд маш ихээр хохирсон ч энэ удаагийн Нэгдсэн үндэсний байгууллагын зуучлалаар хийгдэж байгаа гэрээ арай бас өөр шат ахиулж магадгүй гэсэн найдлага олон улсад үүсэж байгаамаа. За тэгвэл зүүн өмнөд Азид үргэлжилж байгаа Мянмарын мөргөлдөөн харамсалтай нь улам сунжирч нөхцөл байдал бол хүнд байна гэдгийг зүүн өмнөд Азийн хэвлэлд мэдээлж байна. За Мянмарын цэргийн засаглал болон зэвсэгт эсэргүүцлийн бүлгүүдийн хоорондох мөргөлдөөн энэ 7 хоногт Хятад, Энэтхэг, Таиландтай хил залгаа бүсүүдэд нь улам эрчимжсэн байгаа. За Reuters агентлагийн мэдээлснээр Качин болон Карен гэх мужуудад стратегийн зам, уул уурхайн бүсүүдийн төлөө ширүү тулаан үргэлжилж байгаа. За Качин муж нь газрын ховор элементээр баялаг бүс учраас Хятадтай холбоотой нийлүүлэлтийн сүлжээнд чухал нөлөөтэй гэж ажиглагчид үздэг. За хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Качин муж дахь газрын ховор элементийн бүсүүд дэлхийн
одоо хүнд төрлийн газрын ховор металлын бараг тал хувийг нийлүүлдэг учраас эдгээр материалыг цахилгаан автомашин, салхин турбин, өндөр наривчлалтай электроник, батлан хамгаалахын үйлдвэрлэлд хүртэл ашигладаг. За иймээс Мянмарын хойд бүсдэх энэхүү тулаан нь зөвхөн орон нутгийн мөргөлдөөн бус харин хятад барууны технологийн үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн аюулгүй байдалтай холбоотой ийм асуудал болж хувираад байгаа. За түүнчлэн Associated Press агентлагийн сурвалжлагад дурдсанаар хяналтгүй уул уурхайн олборлолт одоо Меконг гэх мөрний цутгал голуудыг химийн одоо бохирдуулж Таиланд болон бүс нутгийн хүнсний аюулгүй байдалд хүртэл эрсдэл үүсгэж эхэлсэн байгаа. За Таиландтай хилдэг худалдааны коридоруудад тулаан улам ширүүлснээр олон мянган иргэн мөн л дөрвөж хүмүүнлэгийн нөхцөл байдалд орцсон ийм нөхцөл байдалтай. За ASEAN болон Нэгдсэн Улсны байгууллага Мянмарын талуудыг одоо хилцэн эхлүүлэхийг дахин уриалсан боловч одоогоор бодит дахиад дэвшил харамсалтай харагдах байна. За Газийн зур устдах дайны дараах сэргээн босголтын ажлыг эхлүүлэхээр олон улс одоо гар шамдаж эхэлсэн. Харамсалтай нь тус бүс нутагт өрнөж байгаа Ираны дайн хийгээд бусад шалтгаанууд улмаас энэ ажил бодит байдал дээр төдийлөн ахиц дэвшилгүй явагдаж байна гэдгийг хэвлэлд мэдээлж байна. За Газийн дайны дараах тогтвортой байдлыг хангах зорилготой олон улсын хүчин байгууллага санаачлах бодит хэрэгжилтэнд бол шилжээгүй хിവэр байгаа. За CNN болон Reuters-ийн дипломат их сурвалжуудын мэдээлснээр оролцох боломжтой улс орнуудын хооронд мандат, командлал болон аюулгүй байдлын асуудлаар санал зөрөлдөөн нэн ялангуяа их байгаа юм байна. За Израиль болон Хамас бүлэглэл хоёулаа цаашдын аюулгүй байдлын бүтцийн талаар өөр байр суурьтай байгаа нь хэлэлцээг бол удаашруулж байгаа. Үүний зэрэгцээ Газийн зур устдах хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дорцсоор байгаа бөгөөд Нэгдсэн Улсны байгууллага тусламжийн хүртээмж ноцтой хэмжээнд хүрсэн гэдгийг анхааруулж байгаа. Өөрөөр хэлбэл тусламжийн нөөц ерөнхийдөө дуусж байна. Олон улсын анхаарал урд Иранд болон Ливанд өрнөж байх зураг Газийн зур ус бол хүнд хэцүү хിവэрэ байгаа шүү. Үүнээс анхаарал сарних вэ гэдэг зовнил бас үүсэж байгаа. Шинжээчдийн үзэж байгаагаар ойрхон дорнодын өргөөрөөний энэ хурцлал байдал нь хамжихгүй бол Газийн зур устдах тогтворжуулалтын аливаа төлөвлөгөө бодит хэрэгжилтэнд хүрэхэд маш хүндрэлтэй байна гэж үзэж байна. За Газийн зур устдах хүмүүнлэгийн нөхцөл байдал энэ 7 хоногт улам дорцсон гэж Нэгдсэн Улсны байгууллага болон олон улсын холбогдох байгууллагууд анхааруулсан. Тухайлах юм бол Нэгдсэн Улсны байгууллагын хүмүүнлэгийн асуудал хариуцсан албаны мэдээлснээр хүнсний хомсдол, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, ундны усны хангамжийн доголдол зэрэг нь энгийн иргэдийн өдөр тутмын амьдрал ноцтой нөлөөлж байна. Ялангуяа Газийн хойд хэсэгт олон эмнэлэг, тог цахилгаан болон түншний дутагдлаас шалтгаалan хэсэгчлэн ажиллагаагаа зогсоосон тухай мэдээлж байгаа. За тус эмнэлгүүдэд бол маш олон хүн биеийн байдал хүнд байдалд дэмжлүүлж байгаа гэдгийг бас дуртахын зүйтэй. За түүнчлэн төр хорогдох байр болон ашиглаж исэн сургуулиуд, за түүнчлэн Нэгдсэн Улсны байгууллагын байрнууд одоо бөөгнөрч, багтаамжинд дүүрч нэг өрөөнд хэдэн 10 хүн амьдрах ийм нөхцөл үүссэн. За халдварт өвчний эрсдэл нэмэгдэж, ялангуяа хүүхдүүдийн дунд суулгалт, амьсгалын замын өвчлөл, эрс өссөн талаар эмчнээс анхааруулж байгаа. За ирээдүйн Газийн зур усын удирдлага аюулгүй байдлын бүтцтэй холбоотой дипломат маргаан ч гэсэн энэ асуудлуудын зэрэгцээ эрчимжиж байна. Америкийн Нэгдсэн Улс, Египт, Катар зэрэг улс орнууд дайны дараах засаглалын хувилбаруудыг хилцэж байгаа ч гэсэн Израиль болон Палестины талуудын байр суурь мэдээж хэрэг эрс ялгаатай, хоорондоо зөвшөлдсөлт хүрэхгүй хэвээр байгаа. За Арабын орнууд Газийн сэргээн босголтод оролцох сонирхолтой байгаа ч гэсэн аюулгүй байдлын баталгаа тодорхойгүй нөхцөл байдалд шууд оролцохоос болгоомжилж байгаа ийм нөхцөл байдалтай байна. За шинжээчдүүд үзэж байгаагаар Газийн зур устдах мөргөлдөөн удаан үргэлжлэх тусам зөвхөн хүмүүнлэгийн хямрал гүнзгийрэхгүй ойрхон дорнодын бүс нутгийн докторгүй байдал ч гэсэн улам өргөж гэрсдэл нэмэгдэж байна. Өөрөөр хэлэх юм бол хэдий дайн дууссан ч гэсэн мөргөлдөөнүүд бол гарсан хിവэр байгаа гэдгийг бол онцлсоор байгаа. Ялангуяа Ливан, Улаан тэнгис, Ирантай холбоотой энэ хурцтмал байдал нэгэн зэрэг өрнөж байгаа нь олон улсын дипломат хүчин чармайлтыг улам төвөгтэй болгож байгаа гэдгийг ажиглагчид онцолж байна. Үзэгч та бүхэнд Тэнгэртлээс гадаад мэдээний 7 хоногийн тойм хөтөлбөрийг хүргэлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.